Султан эзний үгээс суралцсан сургаалт төгс намын 6 дугаар бүлгийн 23 дугаар ишлэл, 19-ийн 27 дугаар ишлэл, Йошуа 1:8 гэсэн ишлэлүүдээс суралцсанаа. Эхлээд сургаалт төгс намын 6-гийн 23 дугаар ишлэлийг бүгд харъя. За сургаалт төгс 6-гийн 23 дээр. За шинэ орчуулган дээр болохоор сургамжит зэмлэл гэсэн үгээр орчуулсан байна. За харин нөгөө орчуулган дээр болохоор энэ нь бас сахилга бат гэсэн сахилгажуулалт, сахилга бат гэсэн үгээр бас орчуулагдсан байдаг. Айл ал утгаар нь хараад яваарай. Сургаалт төгс 6-гийн 23 дээр ингэж байна. Тушаал нь дэнлүү, хууль заавар нь гэрэл, сургамжит зэмлэлүүд нь амийн зам гэсэн. За энэ дээр нэг жаахан дутуу орчуулсан юм шиг надад санагдаад байна. Харин өнөөх хуучин орчуулган дээр юу гэж хэлсэн гэхээр тушаал нь дэнлүү юмаа гэсэн байна. За ер нь юм гэсэн үг орчуул зүгээр ууз. Дэнлүү. Гэрэл гэдэг ингээд жоохон тийм байгаад байгаа. Тушаал нь дэнлүү юм. Хууль заавар нь гэрэл юм гэсэн орчуулга байна. Үүнээс гадна сургамж зэмлэлүүд нь гэдэг үг нь болохоор сахилга батна. Амийн зам юмаа гэсэн үг байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ сүнслэг сахилга батын талаар эзэн үгээс суралцсанаа. Хоошоо эргүүлээд 19-р бүлгийн 27 дугаар ишлэгийг харъя. 19:27. За 19:27 дээр ингэж хэлсэн байна. Хүмүн сургамж үл сонсвоос мэдлэгийн үгсээс төөр юу гэсэн байна. Манай шинэ орчуулга бас 13 дугаар зууны хэллэгтэй шүү те. Төөр сугаа төөр юу. За харин нөгөө орчуулга нь зарим юм үгнүүд нэг ойлгомжтой байгаа. Жишээ нь ганц үг ахлагч маань уншиж өгөөч. Сургаалт төгс 19:27. Таны хуучин орчуулга байгаа тий. За ганц Хүмүн сахилга батыг үл сонсвол чи мэдлэгийн үгнээс холдох болно. За сахилга батыг үл сонсвол мэдлэгийн үгнээс холдно гэж байна тий. Тэр зарим юу бас нэг жоох өөр байгаа юм аа. Мэдлэгээс төөр юу гэхээр бас тэгээд байгаа юм. За Йошуа 1:7-8 дугаар ишлэлээр юу гэж хэлдэг вэ эзэн? Үе болон Израильчуудыг өдөрдөн Канаан нутаг руу орж байгаа агуу өдөрдөгч Йошуад хандан хэлэхдээ Хуулийн номыг амнаас салгалгүй харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй тунгаан бясалгаж яв. Тэгвэл чи хөгжин цэцэглэж амжилтанд хүрнэ. За энэ бол Йошуа 1:8 харин 1:7 дээр баруун тийшээч зүүн тийшээч бүх хацаа гэж хэлж байна. Амен. Тэгэхээр өнөөдөр бид сүнслэг сахилга батын тухай хамтдаа эзний үгээс суралцсанаа. 1911 оны 10 сард Өмнөд туйл руу буюу Антарктид руу 2 баг экспедицийн нэг талаараа экспедиц нөгөө талаараа өмнөд туйлд хүний мөр хүрээгүй тэр газар мөрөөн үлдээж өмнөд туйлд очсон гайхалтай аяллыг эхлүүлсэн байна. Тухайн үед бол хэвлэл мэдээлэлээр шүүгж байсан анх удаага 2 баг өмнөд туйлыг зорин отох нэ гэсэн тийм мэдээлэл явж байж 1911 оны 10 сарын дунд үед. Ингээ 2 баг аялалдаа бэлдэж аялалд гарсан. За нэг багийн болохоор Роберт Фалкин Скотт гэдэг хүн өдөртөж байсан. Нөгөө багийн болохоор Roald Amundsen гэдэг хүн өдөртөж байлаа. Их сонирхолтой нь яг адилхан 2 баг, яг адилхан нэг цаг хугацаанд, яг адилхан нэг зүг рүү аялалд явсан. 1911 оны 10 сарын дунд үед. Amundsen баг буюу Roald Amundsen баг нь төрүүлж ирсэн бөгөөд яг цагтаа хөдөлж цагтаа эргэж ирсэн байдаг. Харин Скоттын баг 34 өдрийн дараа очих ёстой газараа хүрч харин эргээд ирэхдээ 11 милийн цайнд гарсан баазтай арай хөрөлгүүгээр нэг ч хүн үлдэлгүйгээр бүгд ирссэн байдаг. Яг адилхан нөхцөл байдалд, яг адилхан цаг улиралд, яг адилхан нэг чиглэл рүү 2 баг аялалд гарсан гэсэн. Нэг нь Скоттын баг, нөгөөх нь Amundsen баг. Яг адилхан 2 баг адилхан цаг үед, яг адилхан цаг уурд, яг адилхан нэг зорилго руу явсан хэрнээ яагаад ийм 2 өөр үр дүнтэй байсан юм болов? Судлаачид судалж болох бүх талаар нь судалсан. Ингээд эцэст нь их сонирхолтой хариулт өгсөн байна. Ямар хариулт өгсөн бэ гэхээр хариулт нь сахилга бат гэдэг хариулт өгсөн.
Скот бол маш их хийсвэр зүйлийг мөрөөддөг, хүсэл тэмүүлэл дүүрэн. За нэг тийм хүн байдаг. Ингээд харах юм бол ямар нэг юм ийх гэвч байдаг. Ер нь уулзах юм бол ямар нэгэн шин санаатай байдаг болсон. За миний бас нэг найз байгаа. Ер нь маш олон санаа толгоонд нэргэлдэж явдаг. Гэхдээ одоо тэр санааныхаа их цөөхнийг л биелүүлсэн. Гэхдээ уулзах болгонд нэг ажил эхлүүлсэн. Ерөөсө хүсэл мөрөөдлөөр ингээд бэлхэж байдаг хүн. Ерөөсөө нуруунд нь далавчтай хүн шиг явж байдаг. Уулзах болгонд нэг бизнес яриад, уулзах болгонд нэг газар худалдаж аваад, уулзах болгонд нэг том компани эхлүүлсэн, групп эхлүүлнэ гэж яриад явж байна. Маш их хүсэл эрмэлзэлтэй. Олон хүмүүс тийм хүмүүсийг харахаар хүчтэй хүн гэж хэлдэг. Ерөөс амнаас нь дандаа нэг юм хүсэл мөрөөдөл ундарч байдаг. За Скот бол ийм хүн байсан. Тэгээд тэр өөрийнхөө хүсэл мөрөөдөлтэй холбоотой хамгийн сайн гэсэн зүйлүүдийг авч бэлтгэж энэхүү аялыг эхлүүлсэн. Харин нөгөө хүн буюу Амонсон Скотын яг эсрэг төрлийн хүн байсан. Тэр маш сайн төлөвлөн. Гэхдээ бүх зүйлээ хүмүүст яриад зарлаад яваад байдаг хүн байсан. Дээр нь супер хашир хүн байж. За Скот Амонцыг юу гэж хожилж байсан бэ гэхээр туйлширсан сахилга баттай хүн гэж хэлж байж. Тэр хүн бол үнэхээр долоо хэмжиж нэг хотолтой байсан. Явахын тулд бүх цаг уурын одоо цаг агаар болон хүрэх газрын бартаа дээр нь юу хэрэгж болох вэ гэдээ бүгдийг судалсан байдаг. Харин Скот болохоор хамгийн сүүлийн үеийн техник технологи судалсан. Тэгээд хамгийн сүүлийн үеийн ерөөсө цасыг бол ураал явчихаар тийм хүчрхэг тракторуудыг, хүчрхэг мотортой техник хэрэгслүүдийг судалсан. Дээр нь богино хугацаанд хурдан зам туулахын тулд ямар одоо унаг хэрэгжилж болох вэ гэж судалж байгаад одоо мордууд уу юу гэдэг үлээ? Пони мордуудыг хөлгөлөх юм бол ачаа дээр нь арай хурдтайгаар ингээ явах юм байна гэж судалсан байдаг. За ингээд Скот юу хэрэгсэн гэхээр пони морд болон цасны тракторуудыг хэрэглэсэн хамгийн сүүлийн юм гэсэн. Харин Амонсон яасан бэ гэхээр хизээч хүмүүс очиж судлахгүй байх гэмээр тийм газруудад очисон. Тэрний нэг нь болохоор Эксимочууд дээр очиод за яг цасан донд амьдардаг хүмүүсийн дунд хэдэн өдөр амьдэрсэн. Ингэнгээд тэдэнд өөрийнхөө бодол санааг бүх зүйлээ ярьсан байна. Эцэст нь нөгөө Эксимочууд юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь бол пони мороор хизээч манай Антарктидэд явдаг юм аа. За харин цасан дээр хөнгөн дээр нь гисэн мөртлөө тэсвэртэй хизээж та нарыг орхиод явахаар хүнийг унаа хүсэг байна. За энэ юу вэ таарах бай? Чарганы нохтыг хэлсэн. Чарганы нохтыг та хүлгэлж явах юм бол үүнээс илүү чанартай унаа гэж байхгүй гэж хэлдэг. Ингээд маш их сахилга боттойгоор Амонсон бэлдсэн, харин Скот болохоор хамгийн сүүлийн техник технологиг бэлдсэн. Харамсалтай нь юу болсон гэхээр Скотын техник технологи нь хэсэг хугацааг туулсны дараа моторууд нь хөлдөж, тосон царцаж, тэгээ мотор нь зогсон байдаг. Харин морд нь нэлээд богино хугацаанд урт замыг туулсан боловч хөлөрсөн. Тэгээ хөлөрсөн морь Антарктидэд ямар морь болж хүрэх вэ? Хөлдсөн морь болж хүрнэ гэж. Ингээд эцсэнд явганаар хол замыг туулсан байна. 34 өдрийн дараа очих ёстой газар очиж харин буцаж ирэх явцдаа 11 милийн зайд бүгдээрээ осгож өгсөн. Яг энэ түүхийг сонсож байгаад надад юу бодогдсон бэ гэхээр бидний итгэлийн амьдрал яг үнтэй заримдаа адилхан байдаг. Яг адилхан гараанаас эхэлдэг. Яг адилхан нэг цуглаанд явдаг. Бүтэн сайн өдөр болгон яг адилхан номлол сонсдог. Яг адилхан магтаалын оршихуйд эзнийг магтаж хүндэлдэг. Яг л адилхан халамж доор байдаг. Гэхдээ заримдаа харилцсан адилгүйгээр итгэл нь урагшиж эсвэл ухарч байдаг. Энэ нь бурхан зарим хүнд арай илүү нэгүслээ өгөө, заримд нь арай бага өгөөд, эсвэл бурхан заримыг арай илүү анхаарал, заримыг жоохон мартчихад байгаа гэсэн үг огт биш. Харин энэ нь нэг л зүйлийн хариулт байдаг. Сүнслэг сахилгууд. Хажууд байгаа найз руу хараад хэлэхгүй юу? Сүнслэг сахилгууд. Сүнсний сахилгуудтай амьдралаас болоод зарим нь итгэлийн амьдралд урагшилдаг, хүчтэй байдаг. Өрөөгддөг, ялдаг, урам зоригоор бэлхдэг. Зарим нь сүнслэг сахилга батгүйгээс болоод уруудаж, ухарч, эсвэл байгаа байрандаа гацчихдаг. Сүнслэг сахилга баттайгаас болоод ялалтуудын эзэн болж байхад зарим нь сүнслэг сахилга батгүйгээс болоод ялагдлуудын эзэн болдог. Хохирол амсдаг гэсэн. Сүнслэг сахилгууд.
Ер нь сахилга бот гэдэг зүйл бол бүхий л талбарт хэрэгтэй зүйл. Сахилга бот гэдэг зүйл хэрвээ алдагдах юм бол хувь хүний, гэр бүлийн, улс орны, за тэгээд хүүхдүүдийн хүмүүжил ирээдүйч гэсэн бүрхэг болж байна. Өнөөдөр бол ер нь их гайхалтай сахилга ботгүй үе рүү бид яваад байгаа шүү дээ. Үнэн хэрэгтэй. Залуучууд өсвөрийнхэн маань за зарим аавч нар үгүй хэлээд тэгээд яадаг шүү дээ, тийм. Миний үед бас арай л өөр байсан та гэж, тийм. Гэхдээ үнэхээр өөр байсан. Нэр өөр байсан шүү. Би бол багш нараас айдаг байлаа. Гэтэл өнөөдөр багштайгаа сайхан маань харилцдаг тийм үе ирсэн байна шүү дээ. Багш нараас айдаг, багш нарын хэлэх үгнээс имээдэг. Заримдаа багштай таарахаас хүртэл айдаг байлаа шүү дээ. Ялангуяа жоохон сахилгагүй хүмүүс бол би сахилгагүй л байсан юм шиг. Таарлахаас хүртэл заримдаа имээдэг байлаа. Гэтэл одоо сахилга батгүй байдал улам бүрл газар авч байгаа. Итгэлийн амьдрал ч гэсэн ялгаагүй. Эзнээс болон сүнслэг удирдагчаас, чуулганаас хамааралтай, эзний үгээс хамааралтай амьдрах тэр дүр төрхөөс илүүгээр айгүй ховчлсон тийм итгэл рүү хүмүүс нэлээд явж байгаа. Дуран нурвал хийдэг, дургуун нурвал болчдөг. Тэгээд зүгээр сэтгэлийн хөдлөлөөн дагаж сүнсний амьдрал нь хөврөөд байгаа юм шүү дээ. Тийм зүйл болж байгаа гэсэн. Колосай номын 2 дугаар бүлгийн 4-өөс 10 дугаар ишлэлийг би та нарт уншиж өгье. Колосай 2-ын 4-өөс 10. За нэг гар маань хайцсан болохоор эргүүлэхэд их удаан юм болоо. За энэ дээр гарах нь. За тэгвэл энэ дээр хамтдаа уншия. Колосай 2-ын 4-өөс 10. За бүгдээр хамт уншия. 3-аа хинч та нарыг үнэмшилтэйгээр бүгд төөрөгдүүлээсэ гэсэндэ би үнийг хэлж байна. Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч журамтайч нь болон Христийг итгэлийн чинь баттай хараад баярлан сүнсээрээ би та нартай хамт байна. Тиймээс та нар эзэн Христ Есүсийг хүлээн авсан шиг түүн дотор алхахтаа заалгаснараа түүнд үндэслэгдэн байгуулагдаж итгэлтэй баталгааж талархлаар бэлхэгтэн. Хэн нэгэн та нарыг Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс, хүний уламжлалын дагуу гүн ухаан болон хоосон нэхлэлээр орцлохгүй хэмээн сэрэмжлэгтэн. Учир нь түүн дотор Бурхны төгс дүүрэн бүхлээрээ биетээр оршдгоо. Бүх удирдлага эрх мэдлийг тэргүүн түүн дотор та нар төгс болгогдсон. Амен. Колосай номын 2 дугаар бүлгийн 4-өөс 10 дугаар ишлэлийг харах юм бол Колосай хотод учирж байсан нэг зүйл нь гажсан сургаалуудыг номлосон хүмүүс олноор гарч ирсэн. Тийм учраас Паул юу гэж хэлсэнхээр үгээс төөрч чадахгүй тулд сахилга баттай бай гэдгийг сануулсан байна. Үгэн дотор тууштай бай, сахилга баттай бай. Хинч та нарыг битгий мэглэг гэж хэлсэн. Өнөөдөр ч гэсэн заримдаа үнэн юм шиг мөртлөө эцэст нь үхэл рүү хүргэдэг, сүрэл рүү хүргэдэг худал номдол хаасаагүй байна. Чуулган дотор битэл зүгээр л амьдралын үзэл суртал, гүн ухаан, ямарваа нэгэн зүгээр амьдралын талаарх философиуд байдаг. Үний юм шиг юм байна. Худал. Та маш их амьдрал мэддэг мундаг хүмүүс би эндээ зөвлөд байдаг. Амьдрал бол байж тээ тэгээд. За ялангуяа дөнгөж 20 гарч яваа залуучууд амьдралын философч болсон сууж шүү дээ. Нэг нөгөөдөө зөвлөөд, нэг нөгөөгөөсөө сургаал зөвлөгөө аваад, нөгөөх нь амьдрал бол байж тээ, эрэгтэй хүн бол байж тээ, эмэгтэй хүн бол гэдэг чинь гээл. Ингээд эцэст нь буруу болон буруу үзэл сурталыг дагснаас болоод эвдрэл сүрлийг амьдралдаа авдаг байна. Тэгэхээр сүнслэг сахилга бот гэдэг бол үнэхээр чухал зүйл. За сүнслэг сахилга ботын ашиг тусын талаар хэрвээ ярил бид нар Библиэс маш олон хүмүүсийн түүхийг олж харж байна. Тэдний нэг нь бол залуухан хөвгүүн байсан Йосефийн түүх. Йосеф дөнгөж 20 гаруй насны залуу байхдаа Потифарын гэрт байх үедээ за 20 шүргэж явахдаа Йосеф маш олон замыг туулсан. Ингэхдээ тэр асуудал бэрхшээл уруу датлагаас хэрхэн мултарч зогцсон байна. Тэр өөрийнхөө дотор хөдлөшгүй нэгэн замыг тавьсан гэсэн. Баруун тишээж хазаахгүй, зүүн тишээж хазаахгүй, нүдний харц болон сэтгэлийнхээ хөдөлгөөнийг дагахгүйгээр явах ёстой замаараа явдаг тийм л дүр төрхтэй залуу байсан гэсэн. Өнөө үеийн амьдрал ингэж хөвөрж байна. Хүмүүс ийм л байна, нийгэм ийм байна, амьдрал ийм байна. Бусад итгэгчнэр ч гэсэн ялгаагүй ингэдэг штэйгээд салхи хаашаа хамхуул тишээ гэдэг шиг дагаж хийцдэг биш. Харин зүгээр л явах ёстой замаараа тууштай явдаг ийм амьдралаар амьдрдаг байсан залуу байсан. Тийм учраас Потифар гэж хүний эхнэр Йосефийг уруу татах үед
Түүний боол болон зарцуулан амьдарч байсан тэр гэрийн эзний гэргийн Йосефийг гэм нүгэлд уруудах үед Йосеф тэр газрыг орхин зугтсан байдаг. Орхиод зугтсан. Сүнслэг сахилга бат. Та нар төсөөлөд үзтээ. Олон залуучууд би асуудалд орсон хэн миний хажууд байсан бэ гэж хэлдэг. Йосефийн хажууд хэн байсан бэ? Йосеф хэнтэй хамт байсан? Тэр ойр ганцаараа байсан хүн талаас нь. Харин тэр Бурхантай хамт байсан учраас энэ асуудлыг давсан. Ямар нэгэн байдлаар залуучууд асуудалд орох үедээ пасторыгаа юм уу эсвэл эсийн бүлгийн ахлагч байгаа буруутгаж байгааг би бишгүүдээ сонсч байсан. Гэхдээ шийдвэр гаргахдаа хизээч пасторыгаа дууддаггүй. Тийм биз? Тэгсэн мөртлөө асуудалд орчоо пастраа би асуудалд орчлоо та хаана байна гэж. Шийдвэр гаргахдаа хизээч дууддаггүй. Пастраа би одоо яг завхаарах гэж байна. Та юу гэж бодож байна? Та төлөөлөн залбирч өгөөрэй. Пастор би яг одоо орж тэрмтэй зад хэрэглээ. Би яах вэ? Залбирч өгөөрэй гэж хизээч хэлдэггүй. Дураанаа явж очиод хэрэлдээл янз янзын муу мухай юм хийгээл тэгэл дараа нь асуудалд орохоор та хаана байсан юм бэ? Тэгвэл та яагаад хажуудаа тэр үед хажуудаа хэнийг байлгасан бэ? Сүнслэг сахилга бат юусоо байдаггүй. Зүгээр л өөрийнхөө нүдний харц сэтгэлийн хөдөлгөөнөөр үйлдээд дараа нь асуудлыг хэн нэгэн рүү чихэж байдаг. Энэ бол үнэхээр энэ цагийн харамсмаар дүр төрх. Өсвөр насны хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд бас энд сууж байна. Хандаж хэлэхэд та нар маань ч гэсэн аав ээжтэйгээ зөвлөх хэрэгтэй. Зөвлөөг өөрсдөө үлдчихээ дараа нь алдаагаа аав ээж рүүгээ чихэх нь хэлдэг байгаад байдаг. За үргэлжлүүлээд харах юм бол Библиэлд Даниэл гэж залуу байсан. Даниэл залуу хүн байсан шүү. Та нар Даниэл номын эхний хэсгээс харвал Даниэл бол улаавдарсан царайтай их сайхан хүн байсан. Тийм учраас Израилийг Иерусалимыг эзэлсэн хаан тэр дундаа сонгохдоо зүсээрээ сайтай сайхан идэр хүүгүүдийг сонгож авлаа гэж хэлж байна. Тэдний нэг нь Даниэл байсан. Гэхдээ Даниэл нэг зүйл дээр их сахилга баттай байсан. Юу ч болж исэн тэр сүнслэг сахилгын тал дээр хэрвээ ярил Иерусалим руу харсан цонхны өмнө өдөрт 3 удаа сөхөрч суугаад эзэн бурхандаа залбирдаг байж. Үүнийг нь мэдсэн Даниэлийн эсрэг босгож байсан дайснууд яг үүнтэй холбоотойгоор түүнийг буруутгадаг. За би танаас асууя. Таны амьдралд хэдэн удаагийн залбирал байгаа вэ? Асуудалд орохороо бид нар залбирдаг уу? Нохоо өгөхөр аа гэж орилж гүдэг шиг асуудал ирэхээр эзэн гэж хашгирдаг. Даниэлтэй адил өдөрт 3 удаа залбирдаг хүн болох хэрэгтэй. Энэ түүхийг эзэн яагаад бидэнд бичиж үлдээсэн юм болоо? Даниэлтэй адил сүнслэг сахилга баттай хүмүүс болох хэрэгтэй. Дурм хүрхээр залбираад дургуун хүрхээр дээш хараад гэгтэдэг хүн байж болохгүй гэсэн. Баяр болж байна уу? Баяр болоогүй байна уу? Асуудал байна уу? Асуудал ирээгүй байна уу? Юу ч болсон өдөр болгон 3 удаа эзний өмнө сөхрөн суугаад эзний оршихуйг эрен хайдаг хүн байсан гэсэн. Хэрвээ өөр ямар нэгэн зүйлд мөргөж хүндлэх юм бол тэр хүнийг Медэ-Персийн хуулийн дагуу хааны гаргасан тогтоол шийдвэрийн үүднээс өлсгөлэн арслангаар дүүрэн арслангийн агууд хайна гэсэн шийдвэр болдог. Хаанд л мөргөх ёстой гэсэн. 30 хоногийн шийдвэр те. Шийдвэр гарангууд Даниэл залбирахаар явлаа гэж хэлж байгаа. Санаж байна уу? Шийдвэр гарангууд шууд залбирахаар явж байгаа. Тэгээд өдөр болгон 3 удаа залбирдаг байсныхаа дагуу гэж тэмдэглэсэн байна. Явж очоод эзний өмнө залбирсан. Даниэл номын 6 дугаар бүлэг дээр. Үүний үр дүнд юу байсныг та нар санаж байна уу? За үйл явдлыг хэрвээ өргөжлүүлээд ирвэл уншсан хүмүүс санаж байгаа. Гэхдээ Даниэл ингэж залбирдаг байсан учраас Даниэл номын 6 дугаар бүлгийн 3 дугаар эшлэлээр хэлсний дагуу юу гэж хэлдэг вэ гэхээр Даниэл эзний сүнсээр дүүрэн байсан гэж хэлж байна. Амен. Эзний сүнсээр дүүрэн байсан. Бурхны мэрэгэн ухаанаар дүүрэн байсан. Мэрэгэн ухаан хүч чадал урам зориг эмэг цэгцтэй өөсөг амьдралтай байсан. Яагаад вэ гэхээр тэр эзний өмнө 3 удаа өдөрт 3 удаа очиж эзний нүүр царайг эрен хайдаг байж. Та өдөрт хэдэн удаа залбирдаг бай. Ингэнгүү зарим хүмүүс би 3 юм байна гэж боддог. Яагаад гэхээр өдөрт 3 хоололж байгаа шүү. Энэ бол хоолны залбирлын тухай биш л дээ. Харин эзнийг эрен хайх залбирлын тухай ярьж. Сүнслэг сахилгууд.
Харин сахилга батгүйгээс болоод хор уршигт орсон олон хүмүүсийн түүхийг бид бас Библиэс гарч болно. Тэдний нэг нь Давид. Хавар хаад дайнд морддог үеэр гэж хэлдэг. Санаж байна уу? Тэр үеэр юу болдог вүлээ? Давид. Хаад дайнд мордож байхад харин Давид сэлгүүцэж байсан. Хүмүүс цуглаандаа явж явах зарим нь сэлгүүцэж байдаг. Хүмүүс залбирлын газар руу явж явах зарим нь зугаа цангалын газар руу тууж явж байна. Хүмүүс Библийг уншиж байхад зарим нь өглөө босоод тэгээд сэлгүүцээд Facebook-аар хөндлөн болтгоо тэнэл явж байдаг. Яг л өнөө цагт хувирах чилэх юм бол ийм л үг байна. Хавар хаанд таад дайнд морддог үеэр Давид одоо бидний хариулт балкон дээрээ сэлгүүц явж исэн байна. Багтан дээр. Сэлгүүцэж явж байгаа. За тэгээд нэг эмэгтэй усанд орж байгааг хардаг. Тэгээ харангуйтай юу болдог вүлээ? За ерөөсөө нэг л үгээр хэлбэл завхаардаг. Бодолдоо завхаарсан, дараа нь бодтоор завхаарсан. Эзний үгийг унших цагаан Facebook ухаадлайвал та яг л Давидтай адил балкон дээр сэлгүүцэж явна гэсэн үг. Тэгээд Facebook-наас ямар нэгэн завхаарлын сэдвтэй юм олж хараад бодолдоо дараа нь бодтоор завхаардаг. Энэ ерөөсөө сүнслэг сахилга баттай холбоотой. Хавар хаад дайнд морддог үеэр Давид мордоогүй. Тэгээд завхаарсан агуу суут хүчрхэг бурхнаар сонгогдсон өнөөх Давид хаан маань маш амжигтайгаар унсан. Энэ түүх бидэнд юуг сануулах гэж эзний үг болсон Библиэлд бичигдэж үлдсэн юм болоо. Ахан дүүс ийм зүйл болтгоо гэдгийг эзэн сануулж. Сүнслэг сахилга бат бидэнд маш их хэрэгтэй. Бүгд төвшөнд замбраагүй болж сахилга бат үнцэнэ алдаж байгаа яг өнөө үед сүнслэг сахилга баттай холбоотой нэг чухал зүйлийг л өнөөдөр би танд ятгах нь. Энэ үгийг би ятгахдаа бүр нэлээд улаан өнгөөр ятгах нь. За нэг л зүйлийг ятгах гэдэг. Ямар зүйлийг ятгах гэж байна гэхээр манайхаа туйлширсан сахилга баттай байя гэж. Амен. Хажууд байгаа ах トゥ рүүгээ хараад хэлээ. Туйлширцгаая гэж. Туйлширсан сахилга бат. Намайг эзэнд итгэсний дараа миний эргэн тойронд байсан ахан дүүснэр хараад зарим нь яг тэгж хэлж байсан. Оо гоё гисэн цуглаанд яваарай. Гэтэ битгий туйлшираарай гэж. Харин би бүр туйлширмаар санагдсан. Бүр үнэхээр туйлширмаар байна. Бүх зүйлийг эзэнтэй холбож, бүх үйл явдлыг эзний дотроос харж, бүх зүйлийг эзний үгэн дээрээс дүгндэг хүн болмоор. Эзний дуу хоолойг эргэж зэхэмгүй дагмаар байна. Эзэн үгээ хэллээ гэж нэг юм хийдэг. Эзэн үгээ хэллээ гэж бас нэг юм хэлдэг. Тэгсэн чинь нэг найз маань хэлж байсан. Гэхдээ чи нэр салхи юм аа гэж. Яасан гэсэн чинь. Гэхдээ эзэн үгээ хэллээ гэж ихнэр хүүхдэд дагуулаад гадагш явдаг. Эзэн үгээ хэллээ гэж ихнэрийнхээ өрөөнд илгээсэнд явдаг. Эзэн үгээ хэллээ гэж нэг юм хийгээл явчих юм. Тэгээ жоохон дохуурхах маягтайгаар тэгж хэлж ялаа. Чи өстө салхи юм аа гэж. Харин би хариуд нь юу гэж хариулж байсан гэхээр би харин салхи шиг байгаад харамсаж байна. Би харин одоо шуур болмоор байна. Хөдөлж ятаал. Тэр нэг тэрүүхэнд дээр нэг юм ушгараал нэг салхи чинь тийм шүү дээ. Юу ч хөдлөхгүй. Зүгээр тэрүүхэнд байгаа үг нь мэддэгдэхгүй ингээ нэг сэвэлзээд. Харин шуур болоор хамаад эргэн тойрныгаа хамаад урайлал манлайлаад өөрөө байдгаа бусдыг манлаад авчихсан. Би бүр өстө торнадо болмоор байна. Амен. Туйлширсан сахилга баттай байна гэдэг нь эзний үгэнд эргэлзэхгүйгээр өөр ямар нэгэн зүйлтэй энэ үгийг би дагах уу яах уу гэж зөвлөхгүйгээр эзнийг дагаад амьдрахыг хэлж байгаа. Ийм үед хүмүүс биднийг янз янзын өнгөөр дууддаг. За заримыг нь биднийг хараад энэ бол ягаан итгэгч, энэ бол улаан ногоон, харин таныг би өстө улаан христчин болоосоо гэж ярөөё. Улаан галзуу гэж ярьдаг шүү дээ. Энэ өстө улаан христчин. Хуучин цаг үед улаан коммунист гэж хэлдэг байсан бол өнөө цаг үед улаан Кристиан гэж. Хүмүүсийн нүдэнд туйлширсан гэж харагдаж, туйлширсан гэж дүгнэгдэнэ гэдэг бол бид үнэхээр гүн гүнзгий явж байна гэсэн. Тэгэхээр таныг би туйлширсан гэдэг энэ үзэлтэй
холбогдоосоо гэж ятгах байна. Jim Collins гэж удирдлагын ухааны нэгэн доктор, удирдлагын ухааны нэгэн хүчирхэг удирдагч ингэж хэлсэн байдаг. Туйлширсан Сахилга бат гэдэг үзэл дотор 20 км-ийн марш гэдэг нэгэн чухал онолыг гаргаж ирсэн. Ингэхдээ Jim Collins яг түрүүний миний ярьсан Антарктидын өмнөд туйл руу явсан Scott болон Amundsen баг дээр үүнийг жишээлтэн ярьсан байдаг. Тэгээ Jim Collins юу гэж ярьсан гэхээр Scott бол хүсэл мөрөөдлөөр дүүрэн огссон хүн байсан. Тийм учраас Scott сэтгэл нь хөдлөх юм бол өстой юу ч хамаагүй вэ? Сэтгэл унах юм бол тэгээ чимээгүй суучгаар хүн гэсэн. Бид нар яг заримдаа Scott шиг болчихдог. Харин Amundsen бол үнэхээр туйлширсан Сахилга баттай хүн байсан. Тийм учраас бусдын нүдэнд заримдаа хядаргаатай харагдаж байгаа юм л да. Жишээ нь бидний энэмтэй яг адилхан. Юутай адилхан бэ гэхээр ингээ бүгдээрээ сайхан зугаалъя, аялъя. Тийм үү, ямар гоё юм бэ? Хизээ аялах вэ? Харин яах вэ? Айгуу гоё аялъя. Бүтэн сайн өглөө 10 цагт аялъя. Тийм үү, тэгвэл би амжихгүй юм байна. Тэгвэл гот нөгөө цуглаа юу ажлын хамт олон ч юм уу хэлдэг те. Юу гэсэн үг нэ ажлын хамт олонтойгоо ганц өдөр явчих. Жилийн 54-н бүтэн сая өдрийн 53-н сүмдээ яваад нэг бүтэн саяны бидний зориулахад юу авах вэ гэж. Тэгэн гот хэлдэг. Би үсэнч байсан, амьдч байсан. Нэм гарагтвал бурхныхаа үнэлэхээр очт юм аа. Ингэн гот бусдын нүдэнд бид нар ямар болж харагдах вэ? Энэ стоног улаан Кристиан. Ямар муха туйлширсан юм бэ? Харин бид нар ингэж туйлширдаг учраас бид нар сайн мэдээ хүчгүй болгодог. Бүтэн сайн бүгдээ уул руу аялъя. Тэгээ би тэгтээ юмтай. За энэ удаад дацалч. Тэгэн гот хүмүүс юу гэж боддог гэж? Нэр хүн цэнтэй биш юм байна. Тийм үү? Гүнэг чухал биш юм биш. Яг тэгэл зам нь олвол явал завгүй бол таслаа. Харин эсрэгээр үгүй би юу ч болж байсан цуглаандаа явна гэхээр энэ одоо яагаад тийшээ ингэж идэм болоо? Хүмүүсийн бүр сонирхлыг татаж эхэллээ. Ямар сони юм бэ? Бистэ амьдл үйл мөлхөө чамаагүй очно гэдэл яах юм. Бурхан агуул гэдэг. Яагаад ингэж идэм болоо? Бид өөрсдийнхөө хэлж ярьж байгаа, хийж байгаа, гаргаж байгаа шийдвэрээрээ эзний сайн мэдээг өндөр төргөдөг. Аль эсвэл бусдын нүдэнд үн цэнэгүй болгож харагдуулдаг. Amundsen яг л юм туйлширсан сэтгэлгээтэй хүн байсан. Тийм учраас Amundsen нэг чухал зүйлийг хийхээр шийдсэн байдаг. За ямар зүйлийг хийхээр шийдсэн бэ гэхээр цастаач байсан, бороотооч байсан, очих ёстой газараа бүх туулах ёстой замаа судлаад өдөрт 20 км явах юм бол очих юм байна гэж судалсан. Өдөрт 20 км. Үүнийг 20 км-ийн марш гэж хэлж байгаа. Scott бол юу гэж шийддэг хүн бэ гэхээр нартай байвал маш хурдан замыг туулаад бороотой шороотой янз янзын байвал тэгээ майхандаа нуугдана гэсэн төлөвлөгөөтэй. Scott буцаад экспедиц эхэлсэн бааз дээр ирж чадалгүй өнгөрсөн. Харин тэдний багийнхныг олсны дараа аяллаа тэмдэглэлийг олсон. Харин Amundsen аяллаа тэмдэглэлийг бас судлаачдад өгсөн. Ингээд харьцуулан харахад Scott-ийн аяллаа тэмдэглэгээ дээр ийм үг байсан. Өнөөдөр нэлээд шуургатай, цастай өдөр байна. Тийм учраас бид нар бүтэн өдөржингөө майхандаа хэвтлээ. Майхандаа удаан хэвтсэн учраас бид жаахан daарлаа. Дээр нь майхандаа удаан хэвтсэн учраас бид усгүй болж эхэллээ. Ойр хавийн цаснуудыг уух умдны усанд хэрэгэлсэн гис тооцвол бид ер нь бараг хүнсгүй болж дуусч байна гэдэг явцж байгаа. Зарим өдөр 2 өдөр 3 өдрийн туршид цастай шуургатай байлаа. 3 өдөр майхандаа хэвтлээ гэсэн үг нь. Харин зарим хэсэг дээр нь юу гэж тэмдэглэсэн гэхээр өнөөдөр гайвуу нартай учраас бид өдөржингөө алхлаа. Өстой сун жунтлаа алхлаа да гэж тэмдэглэсэн. Тийм учраас маргааш өглөө босоход хүч тэнхээ баг. 3 өдөр майхандаа хэвтсэн учраас хөдөлгөөнгүй хэвтсэн учраас би нөгөө инерцэн те яг л тэндээ ингээд гатсан гэсэн. Тэгээд хөдөлгөөн байхгүй учраас бээрч эхэлнэ. Ядарч эхэлнэ. Маш олон ирч хүч алдчих. Хүмүүсийн сэтгэл санаа хүртэл докторгүй болно. Харин Amundsen тэмдэглэлийн дэвтэр дээр юу байсан гэж? Яг л адилхан шуурга тохиолдож байгаа шүү дээ. Цаг агаар яг адил. Харин Amundsen тэмдэглэлийн дэвтэр дээр өнөөдөр нэлийн шуургатай өдөр байлаа. Гэсэн ч бид 20 км-ийн тууллаа гэж бичсэн. Шуургатай байсан ч 20 км-ийн туулаад амарч байгаа. Харин зарим хэсэгт нь юу гэж байсан гэж?
Өнөөдөр сайхан нартай өдөр байлаа, цаашаа дахиад явмаар байлаа. Гэхдээ өнөөдрийнхэн хорийг туулаад амарцгаалаа гэж. Амен. Сэтгэл хөдлөлөөр дагаж, цаг агаарыг дагаж биш. Харин явах ёстой замаараа хийх ёстойгоо хийх нь сахилгууд. Заримдаа бид нар Библийг уншихдаа нэг өдөр гинт дур хүрээд газар дээр нь 20 бүлгээр нь уншдаг. Тэгээд нэг өдөр жилд нэг удаа Библийг уншснаа насан туршдаа гэрчлээд байд. Эртээдс 20 бүлэг уншаа. За хүмүүс он сарын нас бол баларна шүү дээ. 2 жилийн уншсан болж байна. Оны ихэнд болсон л доо. Сэтгэл хөдлөө зам харангууд Библийг бариад газар дээр нь хэдэн 10 бүлгээр нь уншдаг. Харин сэтгэл хөдлөхгүй юм уу эсвэл өглөө босоод нойрон үлсэн яарсан үедээ Библийг уншихгүйгээр хэдэн 7 хоног явчихдаг. Энэ нь сэтгэл хөдлөөд гинт үлсгөөрөө товоо дүүрэн хоол идчихэв. Тэгээд бусд үед нь яг үгээр хоосон яваад байгаа юмтай яг адилхан. Ийм хүн бол өвчлөх нь гарцаагүй. Сүнслэг сахилгууд гэдэг бол яг л ийм амьдралыг хэлнэ гэсэн. 20 км-ийн марш. Таны 20 км-ийн марш юу вэ? Таны 20 км-ийн марш юу вэ? Та сахилга баттай хүн мөн үү? Аль эсвэл та зүгээр сэтгэлээ дагдаг хүн үү? Хүүхдийг ч гэсэн сахилга батаас холдуулах юм бол том аюул болдог. Манай бага охинтой одоо би нэг юмыг хэд хэдэн удаа ярьсан. Ер нь эцэг эхчүүдэд бас хэлэхэд хүүхдийн хамгийн ихний, ер нь хүний хамгийн ихний насны онцлог буюу сэтгэлийн хямрал 2 наснд тохиолддог. Энийг бол 2 насны хямрал гэж хэлж байгаа. Өсвөр насыг л бид нар насны онцлог гэж ярьдаг боловч үнэн хэрэгтээ хамгийн чухал насны онцлог 2 нас. 2 наснд ороод ирэхээр хүүхдээс нэг юм илэрдэг нь маш их зөрүүд болдог. Өгөх юм бол авахгүй гэж хуйлна, авах юм бол өгөөч гэж орилно. Тэгээ тэрвэрлэнгийн тэрвэрхээр тавиач гэж уйлна. Аавын үр дунд нь эсвэл ээжийн үр дунд нь яг нөгөө нэг эсрэгээр нэмэр хийгээд байдаг. Тэгээд уйлахаараа ихэвчлэн үгүй гэж уйлна. Тэгээд дуулахаараа бас тэрүүтэй холбоотой дуулж байгаа шүү дээ. Манай одоо багыг тийм эртээ чанга ингээд дуулж яана. Тэгсэн чи юу дуулсан гэхээр нөгөө би заримдаа үгэнд орохгүй бол айхтар нөгөө зовдож нүдээд байгаас зүгээр л сахилгажуулах үүднээс нэг юм хусуур байдаг байхгүй манад. Тэгээд тэрийг хайрын саваа гэд нэрлэлсэн. Тэгээд заримдаа тэрийг хэлээд чи үгэнд орохгүй бол би одоо энэгээр чамайг бай бай гэж штэ гэхээр ваа гэж уйлна. Тэгсэн чинь саяхан нэг дуулсан чи бай үгүй гэж дуулсан. Энэ уйлаад биш дуулж байгаа штэ. Дуулж ийна. Бай үгүй. Бай үгүй гэж дуулж байгаа. За харин би хэд хэдэн удаа сая охинтойгоо ярихдаа хэлсэн. Би 2 насны тулаан дээр чи би ялан заяа юу гэсэн. Сэтгэл зүйчид юу гэж зөвлөдөг вэ гэхээр эцэг эхчүүд 2 насыг нь амжилттай туулж чадахгүй бол хойштын амьдралыг нь гаргамд нь гаргана гэсэн. 2 насны хямралыг амжилттай туулах ёстой. Энэ нь өглөө өрөөгүй өөд өрөөгүй зодоо шийдэхэд байх тухайшилтэй. Өөлж орж байсан ч дэвчээртэйгээр 2 насыг сатгах болж байна. Энэ нь юу гэхээр эхний тулаанд л омгийн ахлагч хэмбэ гэдгийг мэдүүлэх ёстой гэсэн. Одоо манай болроо бол омгийн ахлагч намаа гэдгийг бол ойлгоод байгаа. Омгийн ахлагч. Тэгээ ямар нэгэн зүйл болвол би хэлдэг. Дээр нь болроо маань очиод хөрөгч онгоолгодог байх. Тэгээд би хэлнэ. Хөрөгч хаагаараа гэх тэнгууд энийг авъя тэрийг авъя гэхлээр хөрөгч хаагаад дараа над дээр ирээд юу авах гэж байгаа ил гэж. Заримдаа энийг хөндлөнгөөс манайхаар ороод гарч байгаа хүмүүс ойлгохгүй ч магадгүй санаа зовдөг. Пастор бүгдээс ямар хэцүү диктатуртай байлгадаг юм байна. Энэ диктатуртай биш, энэ хайртай учраас. 2 насны хямралыг нь 2 насны зүрхэндээ уяатай байгаа тэрслийг нь эцэг их ялан дийлэхгүй бол хоошдын амьдралд нь дандаа ялагдана. Тэгэхээр 0-2 нас бол хүүхдийн яг хундаам шиг зан чанар хүмүүжлийн нас байна. За яг л үүнтэй адил эхний 2 жилдээ төлөвшөж амжихгүй бол итгэлийн хүмүүсээ хоошдоо төлөвшнө гэдэг амаргүй шүү. Заримдаа төлөвшөөгүй итгэлийн буруу дадал нь өөрөө зуршил болсон байж. Тэгэхээр итгэлийн зөв дадлыг хэрхэн суулгадаг вэ гэхээр сахилга баттай давтамжууд итгэлийн зөв дадлыг таны амьдралд бий болгоно. За таны өдөр болгон туулах ёстой 20 км-ийн марш юу вэ? Хажууд байгаа хүнээс асуудаа. Сүнслэг 20 км-ийн марш чинь юу юм бэ?
тууштай сахилга баттай байна. За бүр тууширсан сахилга баттай болоорой гэж ерөөё. Ямар ч хүн ятгаж байсан, ямар ч хүн уруу татаж байсан автдаггүй тийм хүн болно гэсэн. За хэд хэдэн чухал зүйлийг бас би зүгээр ятгамаар байна. Тууширсан сахилга бат дотроо хэд хэдэн зүйлийг багтаа байна. Нэгдүгээр нь чимээгүй цаг. Ер нь чимээгүй цаг гэж хийж байгаа юу? Энэ бол бурхантай хамт өнгөрүүлэх цагийн тухай. Энэ цагийг хийлгүүгээр эзэнтэй хувьчилсан цагийг өнгөрүүлэхгүйгээр итгэлээр өснө гэдэг боломжгүй. Би та нарын төлөө залбирч өгнө. Гэхдээ та нарын төлөө бүр сүсгэлэн байж эзнээс хичээнгүүлэн гооф нэг залбирал байна. Энэ юу гэхээр та нар эзэнтэй хувьчлан цаг гаргадаг болохын төлөө гэсэн. Итгэлээр өсгдөг залбирал гэж байхгүй. Харин итгэлээр барьж усгадаг үг гэж байна. Үг нь сонсох нь Христийн үгээр гэж эзний үгнээр хэлж байна. Үгийг сонсох юм бол итгэл барьж байх болно. Үгэн дээр суурилсан итгэл янз бүрийн салхинд наас цаашаа ганхаад байдаггүй. Худал хуурмаг номлолд автаад байдаггүй. Үйл явдлын янз янзын хугарал хямралуудаас болоод сэтгэл зүрх нь өксөж уруудаад байдаггүй маа. Үгэн дээр суурилсан итгэл тогтвортой байдаг. Амен. Яг л Матай номын 7-р бүлэг дээр хэлсэнчлэн хатан дээр барьсан байшинтай адилхан байна гэсэн. За тэгэхээр чимээгүй цаг хэр хийдэг вэ? Чимээгүй цаг хийхээр хүмүүсийг уриалахаар оны ихэнд хийдэг гинэ. 1 сар бол чимээгүй цагийн сар гэдэг үг хэлж болох гэдэг. Тэгээд 2 сараас эхлээл хэмнэл алдаал гэлдэг, доглоол гэлдэг. Нүгдэг шиг газар гэж явж байгаа юм шиг доглоол гэлдэг итгэлийн амьдрал. Тэгээд сүлдээ яах вэхээр бүтэн сайнны номлолоор л амьдэрдэг. Бусад өдрүүдэд ховчлон бурхны үгийг уншдаггүй. Сүнслэг сахилга бат гэдэг бол эзний үгтэй өдөр болгон цаг гаргахыг хүсэж байгаа. Миний хувьд ажлын онцлогоос болоод би өглөө 7 цаг гэдгээрээс гарах ёстой. Тэгээд 7 цагад гараад 1 мэдэхний 10 болчдөг ажил дуусахад. Тэгэхээр тэр өглөөг яг алдах гээд байдаг. Хайр санагдаад. Яг алдах гээд. Тэгэхээр би 7 цагаас өмнө ажилдаа гарахаас өмнө үгийг унших хэрэгтэй болчих. Харин үгийг уншихын тулд яах ёстой вэ гэхээр би 7 цагаас доор хойж цагийн өмнө босох ёстой болно шүү дээ. Дээр би өглөөний цайгаа уумаар байна. За ингээд юу болж юм гэхээр цаг 30 минутын өмнө босох хэрэгтэй гэсэн. Яг энэ ажилд ороод би 3 жил болж байна. Харин 3 жил яг цаг 30 минутын өмнө босоод буюу 5 хагасгээ босдог болчиход. Тэгээ заримдаа жоохон хэцүү. Хагасаа бүтэн сайн гэдэг нөгөө ажилгүй өдрүүд хүртэл 5 хагас 6 явсаад ирдэг. Одоо харин нэг сайн эхнэр хүүхдүүд манайг дагаад босчдөг. Анхны өдрүүд болохоор эхнэр хүүхд маань 8-9-өөс ирэн би тэгээ 6 мөрөг босоод ингэ сууждаг. Нойр үрхэхгүй цайгаа уучаад библи уншчихад ингэ. Тэгээ сахилга бод хүний амьдралыг ингэж өөрчилдөг байна. Энэ бүр бидний амьдралд сонголтгүйгээр хийдэг гайхалтай сайхан чадвар болж өөрчлөдөг. Амен. Тэр бас цуглаандаа явах талаар. Амьдрал байвал эзэн рүү ирнэ гэсэн үрээтэй болвол ямар аятайхан бэ? Зарим хүмүүс за яг бод гэж жагаад очно гэдэг, зарим нь болохоор янз янзын зүйлээр эзэнтэй өнгөрүүлэх цагаа сольчихгүй. Миний хувьд бол өөр газар номлохоос бусад цагаар би яг сүмдэрэ байдаг шүү дээ. Харин өөр газар номлох юм уу, гадагшаага ямар нэгэн байдлаар явах үед цуглаан дээр байхгүй анхны үед цуглаа гэсний дараа заримд нь хэлээгүй явцсан үед хүмүүс их гайхдаг байсан гэсэн. Үгүй пастор өндөр ирэх юм шүү дээ гэсэн. Тэгэхээр манайхаа эзэнтэй цаг гаргахын тулд энэ дэлхийг зохицуулдаг хүмүүс болох хэрэгтэй. Энэ нь өөрөө сахилга бат. Ерөнхийлөгч бүтэн сая өдөр тантай уулзахаар товлж гин гэж бодъё л доо. Таны салбараас та шалгарлаа. Тэгээд таны салбараас шалгарсан мундаг мэрэгчлэн учраас тантай уулзахаар цаг авлаа гэж бодъё. Ерөнхийлөгчд сайн үдээ хүргэх гайхалтай тааламжтай боломж. За тэгээд ерөнхийлөгч яг 10 цагаас тантай уулзаж танд баяр хүргээд медаль гардуулна гинэ. Тэгсэн чинь та ерөнхийлөгчд буцаагаад юм загтал явуулж байна гинэ. Эсвэл байгууллагын нөгөө дарагт хэлж байна гинэ. 10 цагаас бол явчихгүй. 1 цагаас. Тэгсэн чинь байгууллагын дарга гайхаж байна. Хүчиж одоо ирүүлүү үгүй юу? Хүчийн салбараасаа шалгарлаа.
Ерөнхийлөгч нь ажлын хамт олонны чинь дунд чамайг өндрөөр үнэлээд медаль чинь гардуулна гэж байна. Чи яасан сони юм ярьд юм бэ? Чи нөгөө тэр сүмрүүгээ явтал ингэж байна уу гэж. Уу харин тийм ээ би цуглаан руу явах гэдэг юм аа. Цуглаан тараад харин боломжтой. Уу дараа бүр гайхах юм тийм одоо бүр солиорсон юм байна. Шал тийм хүн шагнасан байсан. Тэгээ дараа бүр болохоо байгаад чамайг зандарлаа ямар цагдаа дуудаа чамайг гавлаад байлгалтай юм шиг. Чи бол шийдвэрэл дагна шүү дээ. Тэгээс дараа бүр сүлдээ гайхаад яах учраа болохоо байлаа. Тэгээс сүлдээ ерөнхийлөгчийн тамгын газрын одоо ерөнхийлөгчийн дэрэг туслах руу ярьж яах гинэ. Нөгөө шагнасан залуу нэг асуудал гараад байна. За сайн мэдээ хүрэх гээд байна шүү дээ. Та боддоо. Тэгсэн чи яг туслахтаа ярьж байсан чинь туслах спикер дээр нь тавиад ерөнхийлөгчтэй сонсогчлоо гэж бодъё л да. Айгуу гоё фантастик юм дээр. Тэгсэн чи ерөнхийлөгч сонсож байна. Тэгсэн чи нөгөө туслах руу гэж бодоод нөгөө ярьж байгаа нөгөө шагнал охин чи харин нэг асуудал болоод байна. Үгүй яасан бэ? Харин ерөнхийлөгч нэг цаг үед ирч чадах болов. 10 гэхээр худлаа болчиход байна. Тэгсэн чи ерөнхийлөгч хажууд нөөж байгаад гинт хэлж байна. Би ерөнхийлөгч байна. За юу болсон гинэ? Харин уучлаарай ерөнхийлөгч өстө муухай юм боллоо. Манай нөгөө шагнал авсан залуу чинь 10-аас амждаггүй. Ерөнхийлөгч гайхаж шүү дээ. Ерөнхийлөгчгээр хөлн газар өрөхгүй юм болоод нүгэмээ зохицуулмаар яагаар 10-аас амждаггүй лээ. Тэгсэн чинь нөгөө залуугийн талаар ярьж байна гэнэ. Нөгөө залуу маань харин юу яа тийм ерөнхийлөгч нэг юмд явдаг юм. Тэгээ ерөнхийлөгч чинь юу ямар юм өглөө 10-аас яадаг сүлжээний бизнес юм уу? Яадаг өглөө ууланд авирд юм уу? Эсвэл яа ном оруулах гэж байгаа юм уу гэж. Сайн мэдээ сонсох гээд шүү дээ. Тэгээд ерөнхийлөгчд нөгөө залуугийн талаар дарга нь хэлж байна. Үгүй ээ. Ерөнхийлөгч Есүст итгэдэг юм аа. Нөгөө цуглаан нь 10-аас болдго юм байна. Тэгээд одоо юу ч болж исэн тэргээ таслахгүй гэдэг нэг юм улаан галзуу итгэж байна нөгөө гэж. Тэр тал дээр нэг жоохон туулж ирсэн юм байна. Халелуя. Яа. Надад нэг юм тохиолддог болоос. Тэгвэл би ерөнхийлөгчийг хүлээлгээд айгуу гоё. Тэгэл цуглаан дээрээ сууж байхдаа эцээ хоёулаа ерөнхийлөгчийг хүлээлгээ гоё байна те гэж сууж. Тэгээ би яах вэ? Ерөнхийлөгчтэй дараа нэг цагт уулзах гээд очиод ерөнхийлөгч намайг хараад юу толгойд нь орж ирэх үү? Есүсийн талаар бодол орж ирнэ. Нөгөө хэд туйлширсан улаан Христ. Гэхдээ нүүр дөрөв нэмсгэлсэн ажил хамт олонныхаа дунд мандайлсан Христ. Бид нар юу ч болж ирсэн дэлхийг зогцуулж эзэнтэй гарах цагаан энэ сахилга батан өндөр дөргөөд явах юм бол ямар гайхалтай үр дүн гарах вэ? Амен. Таныг би дахиад өрөөмөр. Та туушрах болтугай. Улаарах болтугай. Мөн эсийн бүлэг болон жижиг бүлэг залбирлын цуглаанууд гэд эзэнтэй гарах цагуудаа анхаар. Өнгөрсөн 7 хоногийн 1-р өдрийн орой эсийн бүлгийн ахлагч нарын цугларалт тарангуудаа нэг зүйлийн төлөө хурал хийсэн жижигхэн хурал. Ямар хурал вэ гэхээр 3 сарын 8 буюу эмэгтэйчүүдээ яаж баярлуулах вэ гэдэг хурал хийлээ. Эхнэрүүдийг гадаа гаргаад үүдэн зогсооцсон бид нар дотор нэлээ хуралдаад хуралдангаа бас ганц хоёр амттай юм задлж идээд сууж байсан чи хаалга онгоолгоод манай сая төрцөн байгаа болроо та нар ингэх байсан юм те гэсэн. Тэгээд алим өгсөн шүү дээ алим найз. Тэгээд тэнд бид юу хуралдсан бэ гэхээр 3 сарын 8-нд яг баярлуулна гэхээр 4-р өдөр таарад байгаа. Харин урд өдрөлөн шилжүүлээд 3 сарын 7 болгочвол 3 сарын 7-ны оройны цуглаантай нийлүүлээд хийчихье гэж бодсон. Тэгээд ярьсан чинь 1-2 ахлагч нар маань гүй пастра Библи уншихаараа л хий. Тэр цаг чинь нэг чухал учраас. Харин баяр юм давхцж байгаа явцсан юмыг бол тэгээ зүгээр 8-нд нь маргааш нь хийчихвэл өдрөмж бас тэгээ таарах зүгээр шүү гэж. Тэгээ миний баярлсан юм нь үхээр нэрээ юу ч болж исэн. Библи уншихаараа л хий. Тэгээ бид Библи уншихаараа хийсэн учраас бид Библи уншихын цагаарыг өрөөгдсөн шүү дээ. Өрөөгдсөн байна уу? Хоол хүнсний тал дээр олон зүйл ярьсан. Тэр өдөр ирээд хоолны талаар ярьж явах үед сэтгэл зүрхэнд нь олон үг өгөгдсөн байна уу? За байвал амен гэж хариулаарай. За яг л тийм зүйл болсон шүү дээ.
Харин маргааш нь буюу 3 сарын 8-нд нь бид гайхалтай гоё баяр хийсэн. Энэ бол бас сүнслэг сахилга бат. Ямар нэгэн зүйлийг бид нар ямар нэгэн зүйлээр орлуулчих гэдэг. Дээр нь сахилга бат гэдэг зүйл бол зөвхөн сүнслэг амьдрал дээр биш бүх тал дээр байх ёстой. Өглөөдөө ажилдаа очих цагтаа яаран оч энэ хүртэл эзний гэрчлэх цаг. Дээр нь бас та хэн нэгэнтэй уулзалт тоглосон бол явцын дунд гинтхэн гарч ирж байгаа. Огцон уулзалтаас болоод тоглосон уулзалтаа битгий соль. Амьдралдаа төлөвлөгөө гарга. 11 болон санхүүгээ төлөвлөж сур. Энэ бүх зүйлүүд таны амьдралд амжилт авцсан. Итгэгч битгий хэл итгэгч биш хүмүүс үрдэл үүнийг ойлгоод амьдрал дээр ялалт байгуулад байна. Гэтэл эзэн биднийг сахилга батанд суралцаарай гэж хэлж байна. Манай гэр бүлийн хувьд болохоор 2 дахь өдрийг гэр бүлийн өдөр болгож хийж байгаа. Харин 2 дахь өдрийг бид нар гэр бүлийн өдөр болгохын тулд би утсан хаадаг тийм зуршилтай болсон. 2 дахь өдөр над руу залгаад утсан хаалттай байсныг сонссон байна уу? За ганц хоёр инээж байгаа хүмүүс залгасан байж мэдхээр юм байна. Ер нь 2 дахь өдөр яг энэ цагийг гэр бүлдээ гаргахын тулд энэ бол бас гэр бүлдээ үйлчлэх миний үйлчлэл байна шүү. Өөр юунд ч энэ цагийг өгөхгүй байхын тулд утсан хааж. Тэгэхээр энэ 2 дахь өдрийг бид нар гэр бүлдээ бол амралтын өдөр буюу шаббат өдөр гэж нэрлэсэн. Тэгэхээр яг л энэ сахилга батыг бид бий болгох хэрэгтэй. Амен. Хэд туулширсан мэд. Гэвч өдөр бүрийн 20 км-ийн маршийг дуусгаж байгаа итгэлийн хүний амьдрал сар жил өнгөрөх тусам өсөж, төлөвшөж, ялж би эзэнтэй яаж алах вэ гэж санаачрах биш, бүр бусдыг яаж эзэнтэй алхуулах вэ гэж амьдралаа зориулаад явж байдаг. Харин зарим хүмүүс цуглаанд яваад 10, 15, 20 жил болсон ч ерөөс яаж зэлбэр хуучраач болохгүй юм чинь. Сүнслэг сахилга бат байхгүй учраас өсдөг. Магтан дуу яваад нэгч магтан дуу цээжлээг байж байна. Магтан дуу цээжлээг цаг гаргаагүй учраас цээжлээг. Хольж холиолт буугаад байдаг. Нэг аян дээр бүгдийг дуулаа. Эсвэл нэг дуун дээрээс бүх шүлгийг хольж утгаж дуулаа. Тэгэл хин нэг хүн хурж ирээ чи чинь цуглаанд яваа 7 8 9 жил болж байгаа юу? Есүсийн талаар ярьж өгөөч гэхээр нэг хүн байгаа тэр хүнтэй л уулзах. Зөвөр юу ч ярьдгүй. Тэгээ юм асуухаар хариулт нь айгүй тийм хурдан ойлгомжтой. Нэг хүн байгаа тэр хүнтэй уулзах. Гэтэл нөгөө хүн нь болохоор нэг хүн л байгаа дээ. Хүрэлцэхгүй. Эсийн бүлгийн ахлагчтайгаа уулзуулна гэж бүгднийг тойруулаад байгаа. Эсийн бүлгийн ахлагч байгаа хурдхан эзэн рүү явуулъя гэдэг төлөвлөгөө зохиолсон юм шиг. Бид өөрсдөө өсөх ёстой, төлөвшөх ёстой. Түрүүний ярьсан Амонцын баг, Скотийн баг яаж энэ сүнслэг сахилга батаар энэ хол аялыг туулсантай адилхан. Амонцын багтай адил. Юу ч тохиолдож ирсэн хийх ёстой зүйлээ хийж, эзэнтэй гаргах цагаан гаргах юм бол үр дүнгийн бид амсах болно. За ерөн сургаал өндөрлөж байна, дүгнээд өндөрлөе. Хэрхэн ийм хөдлөшгүй сахилга баттай хүмүүс болох вэ? Туул ширсэн мэт. Хүчрхэг сүнслэг сахилга баттай хүмүүс болох бай. Ямар ч сайхан үед залбирах ёстой цагтаа залбирч чимээгүй цагаа хийж ямар ч баяр болж ирсэн. Эзний хүндлэх ёстой цаг руугаа яаран ирж яг сүнслэг сахилга батаа сахицсан. Мөн ямар ч асуудал муу зүйл тохиолдож хүнд хэцүү зүйлүүд ирж байсан ч эзний үгтэй зууралдаж сүнслэг сахилга батаа сах. Хүмүүст болон нөхцөл байдалд үйл явцад авталгүйгээр эзэнд автаж, эзний үгэнд автаж, салхи хаашаа хамгуул тийшээ гэдэг шиг салхийг дагаж уруудахгүйгээр эзнийг дагаж салхийг сөрөх хэрэгтэй бол сөрөөд алхах хэрэгтэй. Ингэж байж л бид итгэлээр сүндэрлэн босноо гэсэн. 2001 оны 7 сарын 13 энэ удаа надад мартагддаггүй. Их олон газар би энийг гэрчилж байсан. 2001 оны 7 сарын 13-ны өдрийн чимээгүй цаг. Дуулал номын 128 дугаар бүлэг. Одоогоос 17 жилийн тэртээ хийсэн чимээгүй цаг байна. 2001 оны 7 дугаар сарын 13-ны өглөөний 10 цагт хийсэн чимээгүй цаг. Дуулал 128 дугаар бүлгээр хийсэн чимээгүй цаг. Надад маш их эрүүл авцарсан. Учир нь 2001 оны 7 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө.
Миний хайртай ээж маань энэ хорвоогийн мөнгөсийг үзүүлж Бурхны тээвэр рүү явсан. Надад үнэхээр том гар цохирол байсан. Гэхдээ өдөр болгон яг хуваарийн дагуу хийдэг байсан чимээгүй цагийнхаа хуваарийг бариад 2001 оны 7 дугаар сарын 13-ны өглөөний 10 цагт би нойлынхоо өрөөнд чимээгүй цагийнхаа хуваарийг дэлгээд эзэндээ залбирсан. Бурхан эзэн, өөдгөр гонигтай баяр хөөртэй бүх үед та бол миний эзэн. Үгэн өгөөч гэж байсан. Харин эзэн дуулал 128 дугаар бүлгээр намайг болон миний гэр бүлийг ирүүлсэн. Би та нарт уншиж өгье. Маш олон айлд би очих болгондоо гэр бүлүүдэд зочлох болгондоо дуулал 128 дугаар бүлгийг уншиж өгдөг. 17 жил миний сэтгэл зүрхэнд уяатай байгаа эзнээс надад өгөгдсөн үгийн тайван. Энэ бол итгэмжтэй гэр бүлийн ерөөлийн тухай байдаг. Эзэн тэр өдөр намайг болон миний эхнэрийг ирээдүйд надаас мэдлэх байсан үр хүүхдүүдийг маань яг тэр өдөр ерөөсөн. 17 жил. Дуулал 128 дугаар бүлгээр ингэж гардаг. Эзнээс сэмэдэг. Түүний замаар замнагч хүмүүр юутай гэрүүлтэй байна. Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдрнаа. Эхнэр чинь гэрийн чин доторх үр жимстэй усан үзмийн модлугай адил. Хөвгүүд чинь ширээг чин тойрон бүү чидүү модны нахиалугай адил билээ. Харагтун. Учир нь эзнээс имээдэг хүн ийхүү өрөөгдөх болоо. Эзэн чамайг Сионоос өрөөж чи амьдралынхаа бүхий л өдрүүдэд Иерусалимийн сайн сайхныг харан хүүхдүүдийг үзэх болтугай. Израилийн дээр амар амгалан оршдугай гэсэн. Амен. Энэ үгийн эхэнд юу орж байна? Түүний замаар замандаг хүн өрөөгднө гэж. Юу ч тохиолдсон явах ёстой замаараа явдаг хүн. Юу ч тохиолдсон явах ёстой жимээрээ алхаж байдаг хүн өрөөгднө. Амен. Тэгэхээр ахан дүүс юу ч тохиолдсон, ямар ч сайн зүйл, ямар ч муу зүйл тохиолдсон. Эсвэл эргэн тойрон чинь ямар ч нөхцөл байдал байсан хэн нэгэнд ямар нэгэн нөхцөл байдалд авталгүйгээр сахилга баттайгаар эзний замаар өдөр бүр алхацгаая. Амен. Бүгдээрээ суудлаас авсъя. Өнөөдрийн үгээр дамжуулан эзэн та биднийг маш бодиттой зүйл уриалан дуудаж байна. Харин энэ уриалгын үр дүн буюу энэ уриалганд хариулж байгаа хүмүүсийн шийдвэр нь нэг өдрийнх биш. Нэг насны шийдвэр байх ёстой. Их эзэн рүү одон одтлоо. Эсвэл эзний дахин ирэх өдрийн хүртэл өдөр бүр сүнслэг сахилгаттайгаар амьдарцгаая. Би танаас нэг зүйл асууя. Та нарын хэдэн итгэлийн амьдрал дотроо галт цогтой, баяр хөөртэй, урамтай амьдрмаар. Тэгж амьдрах хүсэж байгаа юм бол надад хариулаарай. Амен. Та нарын хэдэн бусдад гэрчлэл болсон, ялалтаар дүүрэн амьдралаар амьдрмаар байна. Та нарын хэдэн асуудлыг хараад өвдөх тань салганаж асуудлаас зүхтах арга зам хайж биш. Харин асуудлыг барьж яваад Бурхны өгсөн мэрэгэн ухаан хүч чадлаар асуудлыг ялан дээлдэг ялагчийн амьдралаар амьдрмаар байна. Та нарын хэдэн үр жимстэй амьдралаар амьдрмаар. 10 жилийн өмнө ийм л байсан одоо ч хിവэрэ байна гэж хэлэгдэх амьдралаар биш. Харин жил ирэх тусам өөрчлөгдөж байгаа. Эзэн Есүстэй адил болж байгаа. Бурхны үг бодитоор өмнө нь алхаж яваа мэт тийм л гэрчлэл үлгэр дуурайлтай амьдрцгаая. Ах дүүс би таны үнэхээр эзэн дотор өрөөгдөөсэй гэж хүсэж байна. Харин үүний түлхүүр нь юу вэ гэхээр сүнслэг сахилга бат дотор амьдрах шийдвэр гаргая. Бүгдээ нүдэ хараад эзний өмнө ирье.
энэ шийдвэрийг та эзний өмнө гаргана. Дээр нь энэ шийдвэрийг эзний өмнө гаргах үед эзэнд хэлж байгаа амлалт учраас эзний сонорт, эзний чихэнд дуулах учраас та маш ухаалгаар шийдвэртэйгээр гаргаарай. Яг одоо би таныг уриална нэгэн шийдвэр дуулж. Эзэн миний амьдралд юу ч тохиолдож байсан. Өвөл цун, хавар намар, баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлууд аль эсвэл өөдгөргөнийг байсан ч би өдөр бүр таны үгийг их чамаагүй баг чамаагүй би өдөр болгон уншин гэдэг шийдвэр гаргаж байгаа юм байна. Хэрвээ тийм шийдвэр гаргавал та сэтгэлдээ гаргаж байгаа шийдвэрээ илэрхийлэн эзэн гараан өргөөрэй. Эзэн миний амьдралд юу ч тохиолдсон би өдөр болгон таны өмнө би залбирч амьдралаа эхлүүлнэ гэж байгаа юм байвал гараа эзэнд өргөөрэй. Би өдөр болгон залбирлаар амьдралаа эхлүүлнэ гэж байгаа. Бас нэгэн шийдвэрийг би уриалж байна. Би 11-гээ итгэмжтэйгээр өргөдөх хүн болно гэж байгаа юм байвал та эзэнд шийдвэрээ илэрхийлж гараа өргөөрэй. Би маш олон гарыг харж байна. Харин өдөр болгон энэ гар өргөгдөх учиртай юм шиг. Шийдвэр дээрээ зогсоорой. Хамтдаа эзний өмнө ирээд яг энэ 3 шийдвэрийг эзэнт хэлцгээе. Би таны үгийг уншиж, би таны өмнө залбирч 11-гээ өргөн. За бас чуулганда итгэлийн гэр бүл болсон, Христийн бие болсон итгэлийн ахын дүүстэйгээ үргэлж залгагдах болмоо гэсэн шийдвэр гаргаарай. Бүгдээ эзэнт хэлээд залбирцгаая. Бага газраас эзэнт хэлье. Тийм ээ эзэн. Би ингэж хийх болно. Надад хүч өгөөрэй гэж эзэнт бүгдээ дуу хоолойгоо өргөд эзэнт өөрийнхөө намаар тунхаглан хэлээрэй.